Нэр бүхий залууг 12 дугаар сарын 25-ны өдөр үл таних хүмүүс толгоонд нь уу туглан авч явж баривчлах байранд 8 хонуулж. Тиймээс тухайн залуу өөрийнхөө эрхийг хамгаалахаар өнөөдөр хүний эрхийн үндэсний комист гомдол гаргалаа. 12 сарын 25-нд ээжнээс гавлуудаж яваад өнөөдөр дөнгөж 1 сарын 3-нд гарч ирээд дөнгөж өглөөнөд 8:30 минутанд дөнгөж хилцээсээ гараад 10:30 минутад талбай дээр ирсэн. Ирээ байж хахад бол үнэндээ арай нэр үнэндээ уйлахаас бол наагур юм бол үзлээ. Энгийн говцтой өсөж цолгоо өсөн арайгааг бол шинжил болох гэж талбайгаа юу гэж бодож гарч тэр өсчин лөө орсон. Ороход төвд удалгүй араас орж ирээд энгийн говцтой хүмүүс орж гараад ирээ гэсэн би гараагүй. Өгөнд нь ч угаасаа орохыг хүсэхгүй байсан. Хавч хөвчээс найзад хүрэл гайхсан байсан те. Юу хүмүүсээ яацсан дөө яац ийцээ. Үнэндээ энэ нийгмийн яагаад одоо ингэж амар болоод байна. За яг гавлаа аваа явж болно. Тэг хүний эрхэнд халдах хүний эрх гэж үздэг хүмүүс те. Хүний эрхэнд өөрснөө халдаад байна шүү дээ. Халдгаа болцголт. Хүний нийгэм хүний эрхэнд халдсан хүмүүс ингэж айсаа цааднаар аваад тэр хүний нийгмийг халдаад байгаа хүмүүс ингэ зөвөр болиулал л да. Яагаад заавал албан үсээр те явахгүйгээд байгаа нэг албан хүчээр авч явна. Тэгэнгүүт авч онгуудаа торныгээ цаана 8 хоног гавтаа зодно. 8 хоног гавтаа зодуулсандаа би версалтантай байна. Хоёр би тэгвэл нэг дахиад нэг тодруулч хийдв. Чамаг 12 сарын 25-нд цагдаагийн байгууллагаас хүч хэрэглэж авч явсан юм байна. Энгийн хугацаатай байсан. Тэр үед хаана авчиад 8 хоног болов? Ерөнхийдөө бол чингэл дээр авч явна гэсэн. Гарч ирээд бол толгоонд бол уутгуулсан би тэрийг л мэдгүй яг хааш авчиж авчиж хийснийг. Уута төд удалгүй авсан авахд байгаа зэрэг би мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд налахын надад авчиж өглөөнөө гарч ирэхэд налахын тэжээс гарч ирсэн би. Хамгийн гайхалтай нь яагаад заавал тийш авчиж хийгээр болсон. Яагаад заавал тийм хоёрын би 3 хүнийг л зудаалж чадсан дандаас тавуулах нь авснаас 2 эмэгтэй 1 эмэгтэй 2 эрэгтэйг зудаалаад манай найз тэр хоёулах нь үлдсэн. Хоёулах нь үлдээд гавлуулж үдэхдээ би тэр ярьжээс уйлаад арайчдын нэр гээд ихэд төд удалгийг яг толгонд гараад уутгуулж эхэлсэн. Авраараа ингээрээ тэгэрээ хийхээ хооронд авч очингуудаа цадын хэцээр очиод аваачин болоо гэж бодож явсан уутгуулж машин дээр яг хааш явж байгааг нь мэддэхгүй. Тэр дотор бүдэж өгөхгүй очиход уутаа авсан. Уутаа авахд би тэр лалрын тэр торны цаанаа байсан. Торныгийн цаанаа намайг 8 хоног гавтаа нүдсэн. 8 хоног гавтаа нүдлээгээд би гомдоод авах шаардлага надад байхгүй. Гэхдээ хууль бол хууль. Энэ хуулийн ажлыг тагнуул прокурор энэ нэтэр нь яагаад ажилладаг юм бэ?